Бами Бөми хоёрын адал явдал шинэ танил. Нэгэн өдөр Бами бид хоёр хичээлээ дараад алхаж явлаа. Гэтэл нэг гой машинтай ах биднийг гэрт үргээд өгье гэлээ. Аав ээж хоёр маань биднийг танихгүй хүнтэй явж болохгүй гэж байнга загтаг болохоор бид ээлдгээр татгалзав. Танихгүй ах бид хоёрыг хүргээд өгье гэ. Бид хоёр шууд л явахгүй гэзээ. Сайн байна. Танихгүй хүнтэй явах аюултай шүү. Хүүхдийн уулгаа ихсэж байгаа гэсэн шүү. Танихгүй хүнтэй ярилцаж болохгүй шүү. Танихгүй хүнийг хөзөөж, бүр хөзөөж дагаж явж болохгүй. Сайн уу? Сайн. Найзууд болох уу? Зураг явуулаач. Чи эхлээд явуул. Хөрх юм аа. Хаан сурдаг вэ? Харин уруу. Маргааш уулзах уу? Энэ л уулзна гэсэндээ. Сайн уу Бөми? Намайг таньж байна уу? Туслаарэ. Би чамд хүүхдийн хулгайчтай танилцсан. Тэгээд том хүн байсан юм уу? Амар юм аа. Надад өөр хүүхдийн зураг явуулсан байсан. Ээж тэр хүнийг цагдаад хэлтэл. Цагдаа ирчлээ. Бид үнэхээр их айсан байлаа. Би шүнжин хүүхдийн хулгайчийг зүүдлээ. Ёно, би ч гэсэн зүүдэлсэн шүү дээ. Танихгүй хүнтэй интернетээр ч танилцаж болдоггүй юм байна. Бодит амьдралд ойрч интернет ч яг ижилхэн юм байна. Ховын мэдээлэл гэдэг бол яг л та хоёрын эрдэнсийн авдар шиг чухал зүйл юм. Үүнд нэр, нас, сургууль, гэрийн хаяг гээд бүхэл мэдээлэл чинь багтана. Үүнийгээ та хоёр танихгүй хүнд өгөхийг хүсэж байна уу? Үгүй ээ. Миний бүх үнцэнтэй зүйлс байгаа шүү дээ. Тэгэхээр танихгүй хүнд өөрийнхөө тухай ярих нь эрдэнсийн авдраа өгч байгаа доо ижил байх нь. Ингэж л бид өөрсдийнхөө хувийн мэдээллийг хамгаалж сурсан юм да.